Монголын Дамжил радио 88.3 дэлгэн дээр сүгэт харуулсан сонсож байгаа эрхэм танд өглөөний мэндийг дахин хүргэе. Улаанбаатар хотод 8 цаг 12 минут радиогийн 3 дахь студиэс хөтлөгч Аргун хөтлөгч цэцэг найруулж Борхогийн Чимбатнаар там тэнцвэрлэгийг хүргэх гэж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өйний үр дүнтэй бэлтгэл NBL-ийн хамт хөдөлгөөний эрхчлөлөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрал гэсэн уриатаагаар NBL глюкозамын хондрогтын сульфат хамтран ажиллана. За мөн Номын Unity банк санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт гэсэн уриатаагаар хамтран ажиллана. Мэдлэг гэж минийгийн талаараа та мэдхүү нэвтрүүлгийн 5 дахь өдрийн шалгалтын дугаар эхлэх гэж байна. За энэ 7 хоног бүгдээрээ 99 асуултанд хариулсан байна. За энэ асуусан хариултуудаас бид 2 асуугаад за 4 асуултын дараа болсон. За өмнө нь бол 5 асуулт асуугаад 1 хүндийг асуудаг байсан бол одоо 4 хүнд амархан асуулт асуугаад өмнө асуусан асуулт. За тэгээд 1 хүнд асуулт асуух зарчмаар хамгийн олон бас асуултанд хариулсан хүнийг өнөөдөр шалгаруулдаг. За хамгийн олон асуултанд хариулсан хүн ялагчаар тодорно. Ялагчаар тодроод тэр ялагчид дундаас рандом байдлаар нэгэн шалгарч бомпари гэсэн маш гоё бэлэг эзэн болно. Одоо бомпари чинь дотроо бүр үнэхээр олон гоё чихэрнүүд бас илүү гоё зүйлүүдийг хийцэн бэлээ. Тэгээд ийм гоё нэг байгалийн гаралтай эзэн чихэрний ялагч болно гэсэн маш олон байсан шүү. За тэгэхээр 77 77 38 83 гэдэг дугаарлаа холбогдоод шалгалтанд оролцоорой. Утасны авчирч тасарчихлаа. За энэ 7 хоног чинь 99 асуулт. За 4 асуулт, 4 энгийн асуулт. За тэгээд 1 хүнд асуулт асууж явна. Бид хоёр. Илүү хайртулсан байна. Шалгалт болсон уу гинэ? Харин тийм ээ шалгалт очлоо энэ 7 хоногч яста яасан хурд өнгөрөөд байна. 9962 өглөөний мэнд. Сайн байна. Сайн байна уу? Үлзээ гэдэг хүн байна. За өглөөний мэнд. За матар хевлэр явагч тийм үгүй. Цаг явсан. Юу нэ? Тийм. Матар бол хевлэр явагч тэргүй байх уу? Баяргээ дараагийн асуулт. Үнэн чанархан чимээн домог шивэнсэн гүйгүүл цэхэр салхим нь ямар үнэртэй гэдэг вэ? Монголын үнэртэй. Монголын үнэртэй. За дуучин Элвис Пресли төрхтөө шар үстэй байсан юм байна. Тийм үгүй. Тийм юм байна. За аль нь төрүүлж үүссэн бэ гэсэн байна. Нисдэг онгоц радио 2-ын эхэлж зохион бүтээгдсэн аль нь вэ? Радио 1895 он зохион бүтээгдэжээ. За эхний хүнд асуулт. За та бол сонголт авах боломжтой. Цэцэгэд хоёрын энийх нь хүнд асуултыг хариулмаар байна. За аргуныхыг хай. За ийм асуулт байна. Ямар хотыг нутгийнх нь Крүнгтеп гэж нэрлэдэг вэ гэсэн байна. Крүнгтеп. Юу гинэ? Крүнгтеп. За энэ хотыг маш алдартай дэлхийн том хот. За гэхдээ энэ хотыг бол бид нутгийнхны нэрээр нэрлэх хэрэгтэй байдаг. Нутгийнх нь бол Крүнгтеп гэж нэрлэдэг юм байна. Энэ ямар хот вэ? За Крүнгтеп гэдэг хот цаг явж байна. цаг дуусчихлаа. Дараагийн хүн 3. За холбогдсон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За одоо Улаанбаатар хотыг бол одоо юу гэдэг Red Баатар Red Hero гэдэг олон нийтэд нэрлэдэг байвал бас утгагүй. Уг нь бол нутгийнхнаар нэрлэх ёстой шүү дээ. Улаанбаатар гэдгээр нэрлэх ёстой. За Крүнгтеп гэдэг нэгэн хотыг бид нар ингэж нэрлэдэг болж магадгүй. 8828. өглөөний мэнд мөх сургал байна. Өглөөний мэндээ. За эхний асуулт ийм асуулт байна. Шатар нь өнөөдрийн ямар улсад үүссэн бэ? Энэтхэг баяр үргээ. Токиогийн хамгийн өндөр барилгын нэр ямар нэртэй вэ? Skytree. За дараагийн асуулт. Жавхлан хонгорхон өрмөндөө хинтээ хамтарч дуулдаг вэ? Баясгалантай. Баяр үргээ. 1974 онд Унгарын зохион бүтээгч Эрно ямар хэлбэртэй тоглоом зохион бүтээсэн бэ? Rubik's Show. Баяр үргээ. За эхний хүнд асуулт ийм асуултан дээр явж байгаа. Ямар хотыг Крүнгтеп гэж нутгийнх нь нэрлэдэг вэ? За явсан. Бангкок хотыг уг нь бол дэлхийд даяар Бангкок хотыг Крүнгтеп гэж нэрлэх ёстой байдаг юм байна. За цаашаа үргэлжлүүлээ. Хоёрдугаар үе. Хомоол гэж юу вэ? Юу хомоол чинь юу? Адууны бас. Адууны бас. Мууддгүй цор ганц хүнс юу юм болоо? Зүгийн бал. Зүгийн бал. Баяр үргээ. За бид нар компакт диск буюу CD рүү файл хурахыг юу гэж хэлдэг вэ? Шаарддаг шүү. CD шарна гэж ярьдаг. За Супермен Марвелийн Баатар мөн үү биш үү? Биш DC. За DC гэх юм. Баяр үргээ. За 2 дугаар үеийн хүн асуулт. За манай
Цэгийн За асуулт. одоо би асуун тий. За монгол хэлтэй холбоотой асуулт. Тагнах гэж юу суудахтай үг вэ? Тагнах. Па. Юу гэлээ? Тагнах. Одоо бид нар тагнаа гэдэг нөө хэлдэг штэ тий. Аманд тагнаа байна гэд тэрэн дээр хээ үсэг нэмчихэж байгаа л гэсэн үг. За цаг явсан. Тагнах гэж юу гэсэн үг вэ? Оо бишээ тагнах бишээ тангах шүү. Тангах. Үсэн байна. Тангах гэнэ. За цагаа ихнээс нь явуулах. Тийм ба. Буруу үсэн биш үү? Тангах гэхэр чинь юм төвч суух хэлэх үү? Юм төвчөд суухыг хэлэхгүй юм байна. За, холбосон баярлалаа өдөр сайхан хөрүүлээрэ. За 9 асуултанд хариуллаа мөн мөхчөөр. Баярлалаа. За баярлалаа. За орж ирэнгүүтээ мамлаллыг тэргүүллийг авч байна. За 9 асуултыг өнөөдөр давхан гарч ирэх нөө. Бүгд үзье. 77 38 83 гэдэг дугаарлуу залганаа. За тангах гэж уншин шүү. Түрүүн би хальт хараад буруу хэлсэн байна. 88 75 өглөөний мэнд. За өглөөний минь Өглөөний мэнд ээ. Хинтэй холбогдсон бэ? төбөө байна. Түбэ. Түбэ. За. Нийтийн тээврээр зорчихыг хүсвэл завнаас өөр сонголтгүй хот юу вэ? Венец хот. Автобусаар зорчих ямар ч боломжгүй байна. Цэцэнд байдаг өнгийн хэсгийг юу гэдэг вэ? Дэлбэ гэдэг юм байна. За дараагийн асуулт. Цэлмэг тэнгэр өнгөөрөө сүлээд цээлийн загаас өргөөлн наадсан цэлэлцэх мандал. Ирэн. Баяр үргээ. За дөрөв дэх асуулт Баян айлын бүсгүй сүйт залууга ядуу зураач залуута араар тавиад. Титаник байна. Баяр үргээ. Сайн сонсон Тав дахь байна. асуулт эхний хүн асуулт. За юуны саяны монгол хэлнийхээ асуултыг эргээд асуучин. Тангах гэж юу гэсэн үг вэ? Тангах гэсэн үү? Тангах. Тиа. Тангах. Энэ зөв дүгэлт байхгүй юу нөгөө үйл хөдлөлтөй холбоотой юу? Үйл хөдлөлтөй холбоотой ч холбоотой юу шүү? Цаг дууссан 3. Тангах. Болох их онцгой одоо Хоёр. За саяны хэлсэн үгс дунд нь оновчтой үг алуугаа нь холбогдсон баярлалаа. За тангах дээр бүгд тэр 3 дахь хүн авах нэ. За хамтран ажиллагчаа танилцуулах юм. Манай нэвтрүүлэгтээ үений үр дүнтэй бэлтгэл NBL-тэй хамт өдөлгөөний эрх чөлөөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрал өрөөтэй NBL глюкозамин хондротын сульфат хамтран ажиллаж байна. За NBL гэдэг энэ бэлтгэл дотор 2 төрөлтэй. 60 шахмалтай, 90 шахмалтай гэдэг юм 2 төрөлтэй байгаа. За эртийг нь ямар хүмүүс хэрэглэх юм бэ гэхээр үний мөгөрс идэм эмгэгүүд, спортын гэмтэл бэртэл, ясны сэргэжил, жингийн илүүдэл, шатаар өсөж уруудах үед өвдөгний үеэр өвдөөдөөдөг бол эсвэл ингээ хөдлөө суугаад босоод явах гээд гэсэн чинь өвдөх хоогоор шархирч дуураад гүйцэд тэнэхгүй байх гэсэн ийм зовиртой хүмүүс NBL номер 9 гэдэг энэ 90 шахмалтайг нь хэрэглэнэ. Тэгээ өдөрт 2 удаа авах ба 45 хоног хэрэглээ болох юм лээ. За тэгвэл дараагийнх нь болохоор NBL номер 60 гэдэг ийм шахмал байгаа. Энэ шахмал нь болохоор өдөрт 2-оор уухаар ингээд 1 сарын хэрэглээ. Ямар хүмүүс хэрэглэх юм гэхээр өвдөгний үений өвдөлт нь ингээд яг ачааллын үед буйтай алхахаар ч юм уу зогсохоор дасгал ихээр нэмэгдээд идэг. Зогсож байгаад хөдлөх үед богино хугацаанд үений хөвшин илрэх үед за мөн үений шинж тэмдэг үений өрөвслийн шинж тэмдэг 6 сараас дээш хугацаанд илэрсэн бол энийг хэрэглэнэ. За энэс гадна өвдөгний үеийг гэмтэж байсан хүмүүс заавал хэрэглэх юм байлээ шүү. За ер нь ууланд гарч байгаа хүмүүсээс их дуртай. Ууланд гармаар байвч үе өвдөд байдаг тохиолдол байгаа. Өвдгөр өвдөд. За тэгвэл энэ одоо тэгэд тийм болохоор үеийн өвдөд байдаг учраас гарч чаддгүй хүмүүсээс байна. Манай найзууд донд байна. Энэ асуудлыг уг нь бол зүгээр л глюкозамин хондротын сульфатыг хэрэглээл асуудлыг шийдэх юм байлээ шүү дээ. Яг өөртөө тохирох одоо энэ биел шахмалыг таашаглаад л асуудлууд дарж болно. Тэгээ дээрэс нэг удаан хугацаанд жингийн илүүдэлтэй хит их илүүдэлтэй явж байгаа хүмүүс бол үеэ хайрлахад буруудахгүй шүү. Нас явах тусмаа өвдөгний үе дээр ингээ өвддөг болон тэр шингэн юу яана одоо нөгөө шахуудан тэгээ дээрэс нөгөө ийм үе айгу хөшиж өвдөд идэг болчдөг гэсэн. Сонсож ийн үү эрдэнэ чи гэл. Монайз. За хэрэглэхийн өмнө эмийн завартай гэхдээ мэдээж хэрэг хамгийн гол нь танилцах хэрэгтэй. За тэгэхээр
NBL глюкозамин хондротин сульфатыг бүх имийн сангуудаар худалдайлж байгаа. За албан ёсны эрхтэйгээр Nobel Mongolia компани оруулж ирж байна. За тэгэхээр Nobel Mongolia гэдэг та фэйсбүүкээр хавьвал албан ёсны фэйсбүүк пэйж байгаа та бүхэн ороод дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай, мөн лайк дараарай. Хотоодон аюулгүй бас чихшин шижинтэй хүмүүс хэрэгжилж болох юм байлээ шүү. Баярлалаа манай нэвтрүүлэгтээ үеийн үр дүнтэй бэлтгэл NBL-тэй хамт хөдөлгөөний эрх чөлөөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах суурайтаагаар NBL глюкозамин хондротин сульфат хамтран ажилласан. Баярлалаа. За баярлалаа. За та мэдхүн нэвтрүүлгийн шалгалт үргэлжилж байна. Дараагийн сонсогч 8986 өглөөний мэнд. Өглөөний мэнд 3 анхаа. Өглөөний мэдээ. За асуултаа эхнээс нь явна тийм ээ. Тий. Хархан нүднээс ивэлсэн хайрын нулимс ямар өнгөтэй вэ? Цаг явсан. Цэнхэр өнгөтэй. Цэнхэр. Баяр. Дууч зөв яг зөв. Дууны хэсгээс шүү дээ. За дараагийн асуулт жүжигчин Dwayne Johnson өмнө нь тагнуулын ажилтан байсан. Үнэн худал. Тагнуулын ажилтан багнаас порно жүжигчин байсан. Халуусан байна. Юу вэ? Шууд таслах шүү дээ. За. Тагнуулын ажилтан байгаагүй. За төрөвлөөгээ цагаан мөөгний охийг олборлоход ямар амтан ашигладаг вэ? Хоёр амтан байдаг гэндээ нэг нь хэлж болох уу? Болно шүү дээ. Нэг нь л асуух хэрэгтэй асуучлаа. Тийм гахаа ашигладаг. Гахаа ашигладаг гэсэн байна. Баяр үргээ. За дөрөв дахь асуулт мөнхүүш цогтоо гэдэг тийм одоо дөрүүдтэй YouTube сувгийн нэр нь юу вэ? Ёо. Мөнхүүш цогтоо. За эднүс байдаг. За энэ манай хариулсан залуу хэлэх гэж нилээ хэлэн гацсан да тий. Эдэрсэн дээ. за нэг алдартай YouTube сувг байдгийн байна. Хэдэн мянган дагагчтай ч л 300 мянган байсан баг шүү. Цаг дууссан. За мэдгүй байна уу баяртай. За холбогдсон байлаа. За энэ нь хариулт нь месмеризм байсан шүү. Шууд хэлэх хэрэгтэй. 987 мянган дагагчтай гэж шүү. Оо. Тийм баха нөгөө юуныхаа YouTube-ээс өгсөн юм уу барьсан яваад зэ. Месмеризм гэдэг. За энэ Би сая зүгээр анхаахаар тоглоод буруу хариулчлаа холбосон баярлаа гэх гэжсэн байхгүй. юу гэсэн юм бэ? Бараг сая хүн дагдаг одоо YouTube сувгийг анхаах гурлаа 3 өдөрт минь нэг мэдхэд л анхаа. Би бүр яг анх гарч ирж яхад нь л мэднэ. Үзэх дуртай байсан. 99. Өглөөний мэнд арин болдоо. Өглөөний мэндээ. За. 21. Христний шашны судар юу вэ? Бибел. Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг гэж хэлсэн бай. Зориг агсан. Зориг агсан. Нэрэнд нь зүгчиг орсон 3 улсыг нэрлэл. За хойд Солонгос, өмнөд Солонгос, өмнөд Судан. Өмнөд Судан яг зөв. За дараагийн асуулт. Энэ чинь дөрөвдөх үү? Тий одоо дөрөвдөх нь. Одоо дөрөвдөх нь Трой хот одоогийн ямар улсын газар нутаг дээр байгаа вэ? Турк улсын газар нутаг дээр. За. Хэцүү асуулт маань 3 дахь хүн авах гэж байна. Тангаах гэж юу гэсэн утгатай үг вэ? Бардамнах гэсэн утга бас байна. Баяр үргээ. За баяр үргээ. 2 дугаар үе 5 таа норил. Эхний асуулт. За эхний асуултыг асууж өгье. Монгол бүхэн өргөө насан багын дурсамж тоглолтыг хийсэн чинь хэдэн өдөр пик дөрөв хүмүүс үзсэн гэдэг юм болоо? 3 өдөр найрсан байна. За адууных нь бэлчээрдгүү унгалж хурд нэмсэн, айлынх нь хойморт хөөдгөрж хүч нэмсэн, аргамжааных нь дэргэд хөөхөт тоглож ном арвсан. Энэ ямар нутаг вэ? Яа. Дарганг нутаг. Баяр үргээ. За. Дараагийн асуулт. Тугал оодгонох гэж яахыг хэлдэг вэ? Ялаа шумуулаас зогтаад үргэхийг оодгонох гэдэг байх нь. За, Python, Kotlin, R гэж юу вэ гэсэн байна? Програмчлалын хэл. За, 2 дугаар үеийн хүнд асуулт, 10 дахь асуулт. За, хэрвээ энд хариулвал тэргүүллийг авч эхлэх нэ. Ариун болт. Ийм асуулт байна. 2-7 хоногийн өмнө Калифорни их сургуулийн эрдэмтэд хүний харж байгаагүй шинэ өнгө гаргаж авсан гэж зарласан. За, энэ өнгө нь оюун намын өнгөтэй ойролцоо өнгө юм байна. Энэ өнгөний нэр нь юу вэ? Цаг явсан. За цэгээ явуулчих. За нэг шинэ өнгө бүгдээрээ хүний харж байгаагүй шинэ өнгөийг эрдэмтэд гаргаж авсан байна. Өнгөний нэрийг асууж байна. Ямар шинэ өнгө нэртэй болсон бэ? Харин энэ асуултыг ханаас асуугаад байгаа юм бол ихгүй би хариултыг харах гэсэн чинь. Хүндийн хамгийн доор байгаа. Хүндийн доор. Шийдээ. Цаг дууссан байна 3. Мэдхгүй байна. Сонсоогүй байна. За холбогдсон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За надад маш энэ комментэр орж ирэх нь үгүй юу? Маш сонирхолтой. Би л та мэдгүй мэлээ. Түрүү аргу надаас эфир хэлэхээс өмнө асуусан. Яа, орж ирсэн шүү дээ. Ороод ирсэн. За манайхаас та мундаг юм байна.
77 38 83 гэсэн дугаарлуу залгаад та мэд хүнөвтрүүлэгтэй холбоотой шалгалтаа өгцгөө юу хэдүүлээ. Зя шин өнгөтэй болсон гэсэн. За тэгээд тэр нь оюун намын өнгөтэй их ойролцоо ингэсэн. За би бол хараад мэдгүй мөлий. За энэ эрдэмтэд бүр шинжлэх ухааны үндсэлтэйгээр гаргаж авсан өнгө гинэ. За өнгөний нэр нь юу вэ? Бас шинэ өнгөнийхөө нэрийг мэдчих байхгүй болохгүй шүү дээ. Одоо шинэ мэдрэхүү амтлах мэдрэхүү бас шинээр гарч ирсэн гэж бас нөгөө умами гэдэг тий. Умами гэж бол ихэнх нь мэдгүй шүү дээ тий. Юм шинэ юмнуудаа мэдчихгүй болохгүй байна. Шинэ амтлах мэдрэхүү, шинэ өнгө бас үүсэж байна. Энэ өнгийг нь яг ингээд энэ дээр Google дээр бичиж яагаад хайж ямар өнгө вэ гэдэг нь дараа нь харнаа. За 77 38 83 гэдэг дугаарлуу залганаа. Ганцхан шугам дээр автдаг болсон чинь нэр амар ачаалтай байна гэсэн. Цэдэн дэше өчигдөр холбосныхаа дараа тэгээд шүү дээ 132 удаа залгасан өчигдөр гээд амар залгасан. Үгүй юм хөдөлмөр юм аа. Зарим бол мөнх жаргал нар оноо тэнцсэн. Гэхдээ мөнх жаргал эхэлж хариулснаар одоогоор манай өнөөдрийн шалгалтыг тэргүүлж байна. 77 38 83 гэдэг дугаарлуу залган шүү. Цэм маань дуурахгүй ах чинь юу болж байна? За зин ийм юм уу те? Ямар өнгийг харж байна? Өнгийг харж байна. Ааха. Миний дуртай өнгө шүү дээ. Ийм нэртэй болсон юм бий. За энэ өнгийг мэдчихэж байгаа ороод ирээрээ. 2 авраг 9 оноотой тэнцсэн байна гиндэ. За ер нь л бараг дархан зүүн барууны магнануудтай. Манлайнуудтай за тэгээд одоо харъя. Өөр хүн одоо өнөөдөр мамлалыг авч чадах нь уу гэд. За энэ хооронд дэмжин ажиллагчаагаас танилцуулаад өгье. За манай нэвтрүүлгийг Хүчирхэг Монголын хөгжлийн хүрд Шунхлаа компани дэмжин ажиллаж байна. Евро 92 бензинийг AE92 бензин автобензины үнэтэй адил үнээр Шунхлаан Евро 92 худалдаалдаг салбаруудаас худалдан авах боломжтой байна. За энэ хямдралтай худалдаа 4 сарын 30-наас өнөөдөр буюу 5 сарын 2-ны дуустал үргэлжилж байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг 70 тэг 7 30 тэг 3 гэдэг дугаарлуу залгана. 70 тэг 7 30 тэг 3. За баярлалаа дэмжин ажилласанд өнөөдрийн дуустал танд боломж байна гэсэн үг. Аврагыг давж авраг болно гэж утас чинь болохгүй байна л гэсэн байна. Тийм баха дуудлага орж өгөхгүйсэн. Утас маань яага болох вэ? Нэг кнопн дээр нь дарвуу. Эсвэл яасан юм бол доо. За манай одоо нэг хүнийг дууддаг Оги. Бид нар чи ингээл юм болохоор Оги гэдэг нэг залууг дууддаг. Манай Оги ч байнгын бэлэн байж идэг. За одоогийн байдлаар утас бас болохгүй гэж магадгүй юм шиг байна. Тийм байна тий. За өчигдөр ямар ч нэг давчлуур дарцсан байсан болохгүйс өнөөдөр би бас ямар нэгэн давчлуур дарчих уу гэж бодоод бид хоёр ч одоо нүүж ирснээс хойш бас нэлээд тийм жоохон паниклаад байгаа тий. Паниктаад. Тэгээ паниктаа шууд нэвтрүүлгээр сандрахаараа бүр хачаа чи бариад гэхгүй. За 10хан асуултанд хариулахад л болох гээд байна да тий гэж мөнх жаргал битсэн байна. За ер нь манайха саяны өнгийг харж байхгүй юу да тий. Өнгийг болохгүй нөө. За өнгийг одоо харжий гэж мэдгүй байгаа юм чинь. За ийм асуултанд дараагийн асуултуудыг би бас одоо хараадах. Бүгдээрээ одоо яг одоогийн байдлаар 20 энэ 7 хоног 99 асуултанд бүгдээрээ хариулсан. За энэний 28-ыг бүгдээрээ эргэж одоо асуугаад байгаа юм байна. Одоо 29 дахь асуултыг асууна. За энэ бол миний тавьж исэн асуулт байна. Одоо дараагийн 4 асуултын 3 нь минийх, 1 нь цэцгийх байна. За тэгээ бүгдээрээ үзье. За сонирхолтой юу энийг ийм санал гарч ирсэн юм шүү дээ. Утас чанга байна уу? Сэтгэлээр өрсөлдөй буюу комментэр өрсөлдөй гэдэг санаа байна. Өнгийг нь харчихлаа гинэ. Иймэрхүү өнгө байна гэд. Манайхан гэтээ юу яахгүй бичихгүй ч байж ахгүй юу. Гэтээ түрүүний зүг хариултууд ер нь бол зөндөө ороод ирсэн. Одоо орж ирж байгаа хариулах хүн бол шууд коммент харахад бол бэлэн л ээж юм тий. За би энэ чинь бүр ингээд бас нэлээд Калифорни их сургуулийнхан яасан юм бэлээ. Энэ өнгийг гаргаж авсан юм бэлээ. Миний дуртай өнгө ашгүй юутай нэртэй болжээ. Мөн байна уу те? Мөн байна лээ мөн. Гэхдээ угийн нэртэйсэн юм шүү. Тэрнээс бүр өөр маягаар гаргаж. Тийм үү. Бидний харж байгаагүй мэдэрч байгаагүй тийм өнгө гаргаж авсан гэж зарлаад лээ. За. Тэгвэл арай өөр хаан тий. Тийм байна. Аргагүй шинэ газар орсон юм чинь таслаа удах байхаа. Харин тийм ээ. За энэ ч одоо усны дугаараа хөө гэсэн байна. Залгаад үзтээ манайхаа 77 38 83 гэдэг дугаарлуу. Харин гівийн тэл гаднаас дуудлага орчихгүй болчих юм. Профессор NG гэж одоо энийг яаж унших юм бол өнгө гэж унших юм шиг байна. За тэгээ 5 хүний хамт BBC радиодоос энэ тухайга ярилцлага өгсөн байна. За тэгээд
Одоо нэлийн тийм уусан өнгө чиний харж байгаагүй та бүхний харж байгаагүй уусан өнгө гэж хэлсэн байна. Тэгээд одоо юу олон өнгийн хослол юм шиг байна. Зөвхөн ингээд ягааныг л та харж исэн боол яасан гинүү? За би нэг сайн ойлгосонгүй. Энэ дэр нэг тийм юу шиг уус тийм нэлийн гарч ирээд дээ шүү. Уусгалцтай тийм өнгө юм байна. Яг аль нь ямар өнгө юм бэ гэж хэлэхэд хэцүү өнгө юм болов. За тэгээ надад бол энэ зүйл ерөөсөө л оюун өнгө л харагдаад байна. Харин тийм байгааз оюун өнгө шиг л надад харагдах юм. Гэхдээ бичлэгээр харахад бас арай жоох өөр өгдөг гэж магадгүй л юм тий. Миний юуны хонхны хоёрын төгсөлтийн палажа би хэлэхдээ яг энэ өнгөөр хэлгэсэн байхгүй. Ер нь энэ өнгөнд би багаас айгуу дуртай. Тэгээ хүмүүс ямар өнгөнд дуртай юм гэхэлэр би оюу гэж хэлээд идэг. Тэгээд оюу гэдэг өнгө маань аль биесны нэршилтэй болжээ. Гэхдээ арай жоох өөр харагдаж магадгүй юм байна тий. За нэг онцгой тийм сэтгэл хөдлөл стимулс буюу юм өдөөлт авч иж олж хардаг өнгө гэдэг ах юм. Үе яана би байнга өдөөлттэй явж идэв биш үстэй. Эсвэл хоёулаа бид нар энэ өнгийг олж харахгүй байгаа. Тэгээд тодорхой өдөөлттэй байжгаад энэ өнгийг илүү нарийн харах юм шиг байна л да. Тэгээс одоо бол ингээл л байдаг өнгө шиг харагдаж байна тий. Харин тийм байна тий. За манай найруулагч үгүй инженер ямар ч л байсан юу яахгүй зохицуулах гээд явж байгаа шүү манайхаа 24 залгалаа дуудах шин жалгаал гэсэн байна. Ямар нэг конопон дээр нь дараагүй энэ жоохон юуны асуудал гарсан юм шиг шүү. Хоёулаа хоёр биендээ хизээ асуултад тавих уу? За арай. Юм шиг байна да. Онцгой савлгаатай хэрэг савлгааны материалаас хамаарч одоо шарил байгаа мэт энэ чинь удаан хугацаанд хадгалах хэвээр бат бөхөө барих хэвээр. Тэгэхээр чин шавар байна уу, мод байна уу? Юу байна? Эсвэл сүүлийн үеийн биоматериал байна уу? Фредрик Бауэр. За Фредрик Бауэр гэдэг нэртэй ийм залуу юм байна. За би энэ залуу гинэ одооноос орсон шүү дээ. Тэнийг юм ярь шүү хаяа гар өглөөгөр. Хүүдий та хоёр ч ихэлж хариултаа хэлж өгөөд л ахын л гэсэн байна. Утас олчлаа шүү дээ. Болцсон. 94.1. За байна уу? Байна уу? Өнөө. Өглөөний минь. За өглөөний минь. Өглөөний минь чимүр.
Азтай холбогдож орж ирлээ дээ. Яа. Бид хоёр баг бүх юм ингэ дэлгэл тавих гэж байна. Найзууд чи өөрийгөө нөө лок саунд оршуулчихлоо. Ямар саунд гинэ? Нөө лок гэдэг нөө түгжээс Лок. Тийм үү. Мэдгүй лок гэдэг нэрээр байдаг гэсэн үзet хий. Лок гэдэг чинь нөгөө одоо нөгөө хамгийн сүүлд нөгөө сайн баригддаг. Тий дөрөв талаа. Биш ээ. Биш юм. За биш юм байна. За эхний асуулт. асуултанд хариулъя. За тэгээ. Покер тоглоомд 3 ижил 2 ижлийн ослыг юу гэж нэрлэдэг вэ? За энэ дээр манай инээ гэдэг л. Full house тэгэлгүй яах вэ? За агуу Александр Жанжны алдартай философч багшийг хэн гэдэг вэ? Аристотель тэгэлгүй яах вэ? За Гамлет жүжиг үйл явдал аль улсад өрнөдөг вэ? Гамлет жүжиг чинь өөрөө чинь англи жүжиг. Тэр сумын нэр нь дайн тэр сум нь дайн байдаг үү лээ. дайн Элсинорын цайз гэдэг юм байна. За дөрөв дэх асуулт. Аль улсад хагас марафоны цайнд роботууд хүмүүстэй хамт уралдаж гүйсэн бэ? Улсын нэр хэлэх юм байна. Хятад. За Бээжин хотод ийм уралдаан болсон. За хүн асуулт. За манай Тимур чисээ сонсноо. Манай цэгийн тэр нүдний өмнө талаар ярих сонсноо. Үнэ л. Энэ офис утас болохоор Сонсоогүй юу? сонсоогүй. За тэгвэл ийм асуулт байна. 2-7 хоногийн өмнө Калифорни их сургуулийн эрдэмтэд хүний харж байгаагүй шинэ өнгө гаргаж авсан гэж зарласан. За энэ оюун номын өнгөтэй ойролцоо ийм өнгө шинэ өнгө гэж юм байна. Өнгөний нэр юу вэ? Шинэ өнгөний нэр цаг хэлсэн. Ян блүү юу лээ. Сонсоогүй л юм. Сайхан ярианд даалцсан. Ян блүү юу лээ нэг юм гаргаж авсан гэж ярьж илүү яа. 3 2 За холгдсон нэр. Борхон минь ямар азар сонсог өнгөрсөн гэхгүй. За энэ асуултан дээр 3 дахь хүн авах юм байна. 3 дахь хүн орж ирээ шууд хариултаа болоос авч болох юм. За түрүүний нөгөө нэг чиний тавьсан асуултны хариултыг натаа нийлж хариулах юм байна уу? Би бол одоогоор ингэ жоохон бодоостой л байгаа даа. Ямар хайрцаг вэ юм бэ гэд. 9992 Бана өглөөний мэнд өргөө их мэн оо. Өглөөний мэндээ. За 33 33 асуултыг асууж өгье. Бичиг үсэг хэдэн мянган жилийн өмнө үүссэн гэж үздэг вэ? Бичиг үсэг ээ. Аа. Манай өрний өмнөх За. За нэг 4000 жилийн өмнө. 4000 биш юм байна. Халбасан баярлалаа өдрөө сайхан За энэ иржсэн асуулт. Иржсэн асуулт учраас тэгээд наад цаана энэ тэр юм байхгүй тэгээд шууд Шүмээр гэхээр одоо ойролцоо яах болов? 77 38 83 гэсэн дугаарлуу залгана. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулъя. Улаанбаатар хотод 840 минут болсон байна. Номын юнити банк бус санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт гэсэн үрэйтайгаар хамтран ажиллаж байна. За номын юнитийн гол онцлогуудыг хэлж өгье. Нэгдүгээр зээлийн хүү хамгийн бага хүү танд санал болгоно. Номын юнити банк бус санхүүгийн байгууллага. Мэдээж тэгээд уян хатан нөхцөлтэй юм байна. Номын юнити илүү урт хугацаа мөн илүү уян хатан нөхцөлийг санал болгохоор алдартай. За тэгээд 400 сая төгрөг хүртэлх зээлийг 30 сарын хугацаатаа үл хөдлөх автомашин барьцаалсан шуурхай байдлаар зээлийг танд олгож чадна. 400 сая төгрөг хүртэл 84 сарын хугацаатай төрөл бүрийн автомашины зээл мөнгө хэрэгцээд баргаад авах хэрэглээний зээлээс гадна бизнесийн тасралтгүй үйл ажиллагааг хангах 3 тэрбум төгрөг хүртэлх бизнесийн зээлийн үйлчлэгч бас үзүүлж байгаа юм. За тэгэхээр мэдээж байгаа газараасаа гар утсаараа OmniWay гэдэг энэ аппликейшнийг ашиглаад уян хатан нөхцөлдөө 10 хүртэлх сая төгрөгийн зээлийг нүд ирэмхийн зур авах боломжтой. Таны удаа гэрээ байгуулчих юм бол гар утсаараа дараа нь хүссэн үедээ дуртай байрлалаасаа зээл авахд бүр амар болно гэж байгаа. Тэгээд ер нь сүүлийн үед иймэрхүү нөгөө нэг аппликейшнүүд за тэгээд энэ технологи хөгжлөг бүр айгүй гоё болчихжээ тий. Тэрнээс өмнө одоо жишээлбэл нэг 10 жилийн өмнө бол 10 сая төгрөг чинь авахын тулд бараг 3 4 5 6 7 хоног ч юм уу тий банкаар яваал амар олон юм нотлоод бүх юм гар үсээ зургаал иймч бичиг цаас бүрдүүлээл айгүй хэцүү байсан бол одоо ерөөсөө нүд ирэмхийн зур болжээ. Тэгэлгүй байх юм. Номын юнитигээд та бүхэн Facebook хуудаснаас хайгаад дэлгэрэнгүй мэдээллийг аваад лайк дараарай. За утсаар мэдээлэл авъя гэвэл 7799 1000 гэдэг дугаарлыг залгаж болно. 7799 1000.
За баярлалаа. Facebook-оос номын Unity-гээ хайх юм бол аль биесний хуудсан гараад ирнэ. Хаяг барьшлын үед болохоор Чингэлээ дөрвөн усны эхтлгүүрийн 4 давхарт, хаан дөрвөн номын United эхтлгүүрийн 2 давхарт, 3 4 хороолол номын эхтлгүүрийн 4 давхарт бол цонгоны архан дүүрэг авто худалдааны зөвлөрийн B103 тоотод за мөн энэс гадна Автотрейд төвийн 16 тоотод шинэ салбар нэгдсэн байна. За баярлалаа. Нэрээ ажиллах цагийн үеэр аягүй гоё юм билээ. Ажлын өдрүүдэд өглөө 9-өөс орой 20 цаг хүртэл ажиллана. За тэгвэл амралтын өдрүүдэд 11-ээс 20 цаг хүртэл ажиллаж байгаа юм билээ. Таныг ажлын амралтын аль ч өдөр очсон гэднийх бол ажиллаж байна л гэж ойлгож байна. За тэгэлгүй байх уу баярлаа. Баярлалаа. Номын Unity таны санхүүгийн ухаалаг сонголт гэсэн уриатаагаар хамтран ажиллаа. За комментээр орж ирсэн. Өнөр сайхан сайн ямын гэдэг энэ Facebook хэрэглэгч зөв хариултыг ирүүлсэн юм шиг байна. Аргунаар шалгуулъя. За түрүүн бичиг үсэг хэдэн мянган жилийн өмнө үүссэн бэ гэдэг чи 50000 гэж шууд хэлсэн шүү дээ. 50000 жилийн өмнө үсчихсэн шүмэрийн үед бол за тэгэхээр дараагийн асуулт бас цэгийн асуулт. 8861. Өглөөний мэнд. Байна. Сайн байна уу? Та ханаад үрсэн юм уу? Гайгүй юу? Өглөөний мэнд ээ. Би энэ гайгүй юу? Тэрийг хариултын хэлж одоо шинэ асуулт асууна. Сүлт хэлмийн сэтгэлийг сүлдээж яахан болох вэ? Сумын жаахан хэнийг сураггүй яахан мартах вүлээ гэж дуулдаг вэ? За энэ нэг жавхлангийн дуунуудыг хэдүүлээ асуугаадсан те. Сүлт хэлмийн сэтгэлийг сүлдээж яахан болох вэ? Сумын жаахан сураггүй яахан мартах вүлээ. За энэ юу гэж дуулдаг вэ? Цаг явсан. Цаг явлаа. Энд нэр л орж ирэх гээд байна да тий. За цэмага юм байна. Цэма. Сумын жахан цэмага гэдэг юм байна. За баярлалаа өдөр сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. За манай мөнхөд ах сүүлийн жоохон туун сул байна уу даа л гэж анзаарлаа. Харин хөөе түрүүний дээр чиний логт асуултуудын хариултыг энэ хүмүүс хичээд байна. За. Принглсийн савлгаа. Тэгээ хэлээд өгч юм. Принглс муу. Принглсийн нөгөө хэлбэр нь энэ параболоид, гиперболоид гэдэг маш онцгой хэлбэртэй шүү дээ. Тэрийг ингээ агуулгах зорилттой сав гэхээр тийм онцгой тийм цилиндр сав хэрэгтэй болсон. Цилиндр тийм урт онцгой савыг бүтээх хэцүү юм байна. За тэгээд энийг энэ Фредерик Бауэр гэдэг хүн зохион бүтээгээд үүгээр маш их бахархажсэн. Би ийм зохион бүтээсэн. Өөрийнхөө өмсгөр тэндээ орчуулагдсан байт юм байлээ. Зөө. Нийлж хариулаарай гэхээр нь тэгээд нийлээд хариулчлаа. Сая би коммент хийсэн хүний юуг авсан шүү. Зүгээрээ дахиад зөндөө асуулт байна. 89 6 өглөөний мэнд. Өглөөний мэнд нараа. Өглөөний мэнд ээ. Өглөөний мэнд. Таны хувьд ихний асуулт биеийн үс хумс юунаас бүтдэг вэ? Кератин. Кератин уургас юм байна. За калогийн мөн байгаа. Дараагийн асуулт амьдарч төрсөн үлгийн нутаг минь ахуй сэтгэл минь илхэн байна хөө асарч бойжуулсан миний ээжи алаг зүрхэн минь яруухан байна хөө гэж хэн бодож байгаа юм бол? Хүүгийн бодол. Хүүгийн бодол. Хүүн гэж бодож байгаа. Ямархан сэтгэлд мартах юм бэ гэдэг дууг жавхлан хинтээ хамтарч дуулсан юм бол? Хинглээ. Ямархан сэтгэлд мартах юм. Баясгалан биш юм байна. Холбогдсон баярлалаа өдрийг сайхан. За зүг хариултанд дэлгэрмаа юм байна. За. Яраагүй хинзэлсэн. Талт өдөр шүү дээ. Тэгэл одоо дуулж хурдаал эхэллээ дээ. 77 3883 гэсэн дугаарлуу залганаа. Өнөөдөр чинь нэр ажлын сүүлийн өдөр юм бэ штэ. Айгуу цоглог байгаад исэн чинь. Цаанаасаа манай цэцэг гигэлзээд эхэлдэг те талт өдөр. Тий амарка тэгэхээр бүр амарна гэж яд хоорл гой санагдаад. 8833. Гонилдэг штэ. Ажлын хинээтэй. 8833. Өглөөний мэнд. За энэ талбайц юм лээ. Тэ дарга. Жи дарга. Тэр энэ тэ дарга. Жи дарга. Вау, жи дарга. Чаа юм уу? Хаана гэдэг чи тий. Цаа. Ямар газ асуух газ хариулна. За ямар драгон гинэ? Та дарга. Та драгон. За. За. Учрал нэртэй хөшөө Улаанбаатар хотын хаана идэг вэ? Мэдгүй. Хөөе урд хариулж. За босоо гаралц шүү дээ. Юутай сургамжтай юм да тий. Рекорд тогтоол. Хамгийн урд хариулт. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Холбогдсон баярлаа. За зүгээр л нөгөө юугаа
нэрийг гайхуулчихсан юм шүү. Та драгон. Гэтэ бусад Домогт оролцогч орж ирлээ. Та драгон гэсэн. Та мэдхүүгийн хаалгыг цөм өшөглөн орж ирлээ. Та драгон. Би таг ойлгохгүйсэн чинь та мэдхүүгийн та юм байна штэ. За мөнх жаргал мигмөр надад нэг асаахи байна. Агсан давж эхэлж байна. За одоогоос тэргүүлж байгаа мөнх Гайхуулж жаргал. хэлж байна. 88 тэгтэг. Бана. Ааглаа нэмэнд. Ааглаа нэмэнд. Өглөө нэмэнд. Нэрэл нэ. Байна. Бана уу? Байна уу гэмстэй юм уу? За нэр нь хэмлээ. Уугнаа. За уурна. За. Шөнийн одоо сөмөлсөхийн сөмбөр уусанд бүртэлсэн хүн байна. Шинэхэн танилцсан амраг чамайгаа болцсон газраа хүлээн байна. Энэ ямар нэртэй дуу вэ? Тарташин. Сарташин. За баяр үргээ. Янзын гоё дуу да. Орхон түшээг өмөрөндөө очиж золохоор яардаг гол ямар гол вэ? Цагаас. Орхон түшээг өмөрөндөө Холжин гол. Хуулжийн гол. Би бүр зүгээр дуулж өгөөл хариу. Жаавкар зүгээр дагнжидэг шүү. За дараагаас За. хайлангийн хадны буган чулуу, хүн дүрст чулуу, дөрвөлжин буш зэрэг нь аль аймагт байдаг вэ? Доронт. Доорнод байдаг. Баяр үргээ. За одоо дөрөвдүгээр асуулт. 42. Монголын хамгийн өндөрт оршдог сум ямар сум бэ? Ховдын дуудсан. Дуудсан. Вау. За, эхний хүнд асуулт. Ийм асуулт байгаа. 2-7 хоногийн өмнө Калифорни их сургуулийн эрдэмтэд хүний харж байгаагүй шинэ өнгө гаргаж өгсөн гэж зарласан. Энэ шинэ өнгөний нэр юу вэ? Хариулт авч болно. Шууд хариулт авч асуулт нэр болно. Хариулт авъя. Хариулт нь бол Сонсоогүй. цэгийг зөндөө хэлсэн. Оолоо өнгөтэй Би хүмүүс. ганцхан хэлсэн шүү дээ. Оолоо гэдэг шинэ өнгөтэй болцоож юм байна бүгдээрээ. За Баяр тэгэхээр хэцүү асуулт асуух нь өөр асуулт руу шилжиж. Цахирмаа төрлийн цэцэгнээс ямар төрлийн амтлагчийг гаргаж авдаг вэ гэсэн байна. Цахирмаа төрлийн цэцэгнээс бид нар маш алдартай нэгэн амтныг гаргаж авдаг юм байна. Энэ юу вэ? За гэсэн. За. Магаас чихэрлэг юм болов? Чихэрлэг дүү байж магадгүй. Чихэрэнд ашигладаг байж магадгүй. Хувилбар өгөх үү? За арай чангадаж байна уу? За ийм хувилбар байна. Синамон, ванил, сафрон, куркума гэсэн байна. Цаг туусан байгаа. 3. Хоёр. Ставитикар. Хөөе саяны хэдээс нэг нь ядаж таагач ээ. Нэг нь хэлэхгүй мө 1 2 3 4 гэж. За ванил юу? Ванил. Зөв юм уу те? За ванилийг гаргаж авд юм гаргаж авд байна. юм биш. За вау. За энэ ч одоо Мадагаскарт хамгийн ихээр ургуулдаг. Тэгээд энэ бидний идж байгаа одоо юунд ялангуяа нөгөө зарим марим ванил ашигладаг те. Бэлэн байгаад байдаг шүү дээ. За таны дараагийн асуултыг асуунаа. За. Уртын идэж үүс гэж хоёр төрлийн идэж байд юм байна. Тэгвэл уртын идшийг яг хэдийд иддэг вэ? Өөл идэн. Өвөл иднэ. Баяр үргээ. За 1989 онд аль улсад Tim Berners-Lee World Wide Web буюу интернетийг үүсгэсэн бэ? Улсын нэрийг хэлэх юм байна. Швейцар шүү. Швейцар байсан. Баяр үргээ. За Дараагийн дараагийн асуулт энэ 45 юм байна. За хамгийн чадуу чимээгээр бүртгэгдсэн 1883 онд болсон Кракатау галтуулын дэлбэрэлт өнөөгийн ямар улсын нутаг дэвсгэр дээр болсон бэ? Цагж байна. За наач юу вэ? Кракатау аль улстай тийм болов? Кракатау. За энэ дэлбэрэлтийн 4 удаа дуун ингээд дэлхийг тойрсон гэсэн. Бас их сонин шүү ингээд дэлбэрснээ дуугийн сонсноо ингээд тойрчсан дахиад дэлбэрэлтэн сонсогдоод ингээд эргээд байдаг. Оо сонин үзэгд. 3 2 Япон байсан. Япон байгаагүй юм байна. Индонез цаастай асуулт хариулсан лээ. Индонез байсан. Индонез байсан. За ингээд 7 асуултанд хариулсан. Инх өнөөдрийн ялагч баг тодорхой болж байгаа шиг байна. Тийм байна. За манай ялагч юу энэ би утасныхан дугаарыг яг одоо энэ дээр ингээд тэмдэглээд авчий. Тэгээд манай олон нийтэд харилцах менежер залгаад таны гарын билгийг гардуулна шүү. Юу вэ хин бэ? Энэ саяны залуу ялагч болоогүй шүү дээ. дээ. Үгүй Биш шүү дээ. За. Ялагч ингэ болох нь тодорхой болж байгаа шиг байна гэхээр. Хин додорсон тодорхой болж байгаа шиг байна гэсэн байна. Уучлаарай манайхаа. За 9 асуултанд хариулсан хүн бол бас байгаа. За энэ 2 хүн байгаа. За эхэлж хариулснараа мөнх жаргал өнөөдрийн ялагчаар тодорч байна. За өдрийг сайхан өнгөрүүлээрэ холбосон баярлалаа. За. За. За би ингээ ялагч тодорч байгаа юм бата гэж бодлоо шүү дээ.
хамт хөдөлж ийсэ дундаас хамтраад. Дундаас Аа? хамт хөдрөөд хөдлөөд явж байгаа. Гэхдээ би нөгөө нэг өмнөх үүд нь хит хариулсныг санахгүй Аа. байхгүй. За мөнх жаргал 9 хариулсан, ариун болж 9 хариулсан. За тэгээд мөнх жаргал ийм хүн ялагчаар тодорч байна. Өнөөдрийн ялагч бомбари. Вау. За хүүхдүүдэд бол хүүхдүүдтэй гайхамшигтай чихэр өгөх болох боломжтой боллоо. За, нэвтрүүлэгтээ үеийн үр дүнтэй бэлмэл NBL-тэй хамт хөдөлгөөний хэрэгжүүлэг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах суурайтаагаар NBL глюкоз амин хондротын сульфат хамтран ажилласан. За мөн Номын Unity банк бус санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт гэсэн суурайтаагаар хамтран ажилласан. Сонсогчдод үргэлжлүүлээд 9 цагаас радио мэдээгүй улаан сонсороо 9 цаг 10 минутаас хот топ нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа Аргун. Баярлалаа цэцэг.